Монгол иргэнд газар өмчлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах нийслэл газар өмчлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөвчтэй хурлын 2013 оны тогтоолоор нийт 52 ажилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлсэн. Үүнээс Баянзүрх, Хаавал, Сонгон архан, Сүхбаатар, Налаах, Багахангаа, Багнуур дүүргүүдэд хариалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа энэ сарын 1-ээс эхэлсэн маа. Тэгвэл өнөөдөр 12 цаг цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай програмын тусламжтайгаар сонгон шалгарууллаа. Нэмжлэгэд эхний 5 байршилд нийт 14 мянган иргэнд газар өмчлөх байснаас 281,444 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Тогтоолоор батлагдсан 52-ээс 52-ийн дараалалаар нь бол байршлуудын дугаарыг нь тэмдэглээд явдаг байгаа. Тэгэхээр Баянзүрх одоо 6 дугаартай Баянзүрхийн 6 дугаартай байршил бол одоо сая бидний зарласан Баянзүрх дүүргийн хожуулын ам байгаа. За ингээ хожуулын аманд нийт 909 иргэн газар өмчлөх эрх сонгогдох ёстой. Энэ сонголтын үйл ажиллагааг та бүхний нүдэн дээр ингээ явуулъя. За энэ Баянзүрх дүүргийн хожуулын аманд бол яг өргөдлөө гаргаж баталгаажуулсан 86,268 өргөдөл байна. Энэ өргөдлөөс 909 сонгогдох ёстой. За энэ ногоон бол санамсаргүй байдлаар одоо сонголт хийх гэсэн команд өгөх товч байгаа. За энэ товчийг одоо дараад сонголтоо явуулъя. Яаж вэ? Машин өөрөө тооцоо. Суулж байгаа юм дундаас нь суулжаад мессеж бичиж. Мессеж явуулж байна. Би ч одоо хэддээр хэд бичиж байна гинэ? 86 аюул болж байгаа. Тэгээ компьютераараа суулгаад авчих юм дундаас нь. Нэг байршлаар 80 хүрсэлж байна. Нэг байршлаар 80. За сая ингээд команд өгснөөр бол ингээд 909 иргэнийг бол шууд автомат үйлдэлээр санамсаргүйгээр сонголт хийчлээ систем маань. За ингээд 909 иргэний маань одоо жигсаалт бол энэ одоо та бүхэн харагдаж байна. Одоо ингээд соёлмоо овогтой пүрүү, за хамгийн эхлээд энэ дорж готов овогтой түүчин 5, жаргал цэцэг овогтой 65 гэдэг. За одоо ингээд энэ бол яг тухайн хожуулын амныхаа батлагдсан хаягийн зургийн дагуу яг хэддүгээр гудамжны хэдэн тоот вэ гэдэг хаягтайгаа одоо ингэж уншиж гарч ирэх хэвээр. Мөн бас ингээд жишээ болгож иргэний бас нэг талбарыг ч гэсэн одоо зураг дээр бол одоо харах боломжтой байгаа. Эдгээр газруудад ирэх намраас эхлэн дэд үтсийг нь бүрэн шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн засагтарга мэдгдлээ. За бид нэр ирэх хавраас эхлээд энэ газрууд дээр бол нөгөө дэд бүтцийн тавина, инженерийн байгууламжийн тавина, нөгөө нийгмийн үйлчилгээний сургууль эмнэлгүүдийн тавина, гудамжных нь гэрлүүдийн тавина, нөгөө инженерийн бүтц нь гудамжны гэрэл нь нийгмийн үйлчилгээний одоо бүтц болох сургууль эмнэлэг нь баригдахдаа зэрэгцээд манай иргэд бол одоо энэ газар дээр өөрийнхөө амны сууцыг барих ийм үйл ажиллагааг явуулна гэж бодож байна. Гэхдээ мэдээж энэ амны сууц нь бол одоо манай гэр хороол түгээмэл байгаа инженерийн шугамд холбогдоогүй тийм сууц биш. Түрүүн мэдээллээ. Энэ инженерийн үйлчлэгэнд холбогдсон тийм амны сууцаа барьж эхэлж Улаанбаатарт одоо шинэ амьдралын хэв маягийг харуулсан ийм хотхнууд бол бий болно гэдгийг хэлхийг хүсэж байна. Гэхдээ энэ газар аваагүй үлдсэн иргэд бол газаргүй үлдэж байгаа юм биш шүү дээ. Энэ нөгөө дараагийн ээлжинд орноо гэсэн. Эхний 5 ээлжээс одоо хасагдвал дараагийн ээлжийн 47 газар дээр. Гэхдээ тэр 47 байршлаач бас дуусахгүй. Дахиад бид нар энэ жил бол 52 байршил хийсэн баггүй. Эх жил бол бас төлөвлөгөөгөр батлагдаад нэмж байршил. Ингээд ойролцоогоор сая 100 мянга орчим иргэн сая 100 мянга орчим шүү. Би энэ их нарийн топ хэлж мэдэхгүй нөгөө иргэнд бол бид нар энэ маягаар ингээ газараа өмчлүүлж дуусгах юм. Шалгарсан иргэд газар өмчлөхийг хүссэн үргэлжлэлийн маягтыг бүглэн иргэний үнэмлэхтэйгээ эх 7 хоногийн даваа гарагаас эхлэн дараах газруудад хандах шаардлагатай байна. За Багнуур дүүрэгт бол гүн галуутай зохицол сургууль дээр бас өргөдлийг хүлээж авна. Хангаа дүүрэгт бол хангаа зохицол сургууль дээр өргөдлийг хүлээж авна. Яг энэ төр захиргааны байгууллагын ажил үйлчилгээг хэвээ явуулах, энэ иргэдийг бас аль болох чирэгдэл багтай удаан онцлуулахгүйгээр ингэж хүсэлтийг хүлээж авах зорилгоор бол тусгай заал ашиглаж ингэж зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг ямар бичиг баримт За иргэд бол маш олон материал бүрдүүлэх уул нь шаардлагатай. Гэхдээ ер нь шаардлагатай бүрдүүлэх шаардлагатай материалын ихэнхийг нь бол энэ
үндэслэл өмчийн харилцааны газраас юу зохион байгуулж хийгээд яг бол бидэд мэдээлэл нь байгаа. Улсын бүртгэл одоо хорон тодорхойлолт гэдэг ч юм уу. Тэр шаардлагатай юмнуудыг нь бол энэ чинь нэгдсэн мэдээлэлээр хянаж шалгаад явах боломжтой учраас заавал тодорхойлолтыг шаардахгүй байе гэж үзэж байгаа. За иргэн бол өргөдлийг мэдээж газар өмчлөх тухай өргөдлийн батлагдсан маягтыг зааврын дагуу бөглөөд иргэний өмнөх юм уу төрсний гэрчлэгээний хуулбараа нотариатор гэрчлүүлээд ерөөсөө энэ хоёр материалыг аваад саяны одоо танилцуулсан өргөдөл авж байгаа газруудад өгөх ёстой байгаа тийм. За журмын дагуу бол энэ өргөдлөө саяны дурдсан өргөдлийг ажлын 10 хоног дотор буюу эх 7 хоногийн 1-т гэдэг 8 сарын 18-наас эхлээд бол ажлын 10 хоногт багтаагаад өргөдлөө гаргах ёстой. Материалаа бүрдүүлж аваач өгөх ёстой л доо. За тэгээ үүний дараагаар мэдээж тухайн иргэдэд газар өмчлөх тухай нийслэлийн засаг дарганы шийдвэр гарна. Нийслэлийн засаг дарганы шийдвэр гарснаар бол нийслэлийн засаг дарганы шийдвэр гарснаар тухайн иргэн одоо өөрийн өмчлөлт очиж байгаа нэг талбар газрынхаа байршлыг тодорхойлох, газар дээрээ мөн бас батлагдсан загварын дагуу эргэлтийн цэг тэмдэгтээ суулгаж газраа хүлээж авах ёстой. Тэгэхээр энэ ажлыг бол мэдээж бас нэгдсэн журмаар ажил гүйцэтгүүлж байгаа геодет зураг зүүн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ёстой. Тухайн өргөдөл авж байгаа газруудад ямар аж ахуйн нэгжээр ямар журмаар тухайн газар дээрээ очиж цэг тэмдэглээ суулгуулах вэ гэдэг асуудлыг иргэдэд бол хангалттай мэдээлэл өгөөд ажиллах юм.